Дархан аймгийн эмэгтэйчүүдийн холбоо 2025 он. Эмэгтэйчүүдийн хөгжил хамгаалал. Women in Tech Дархан боловсрол боломж орлого үрээтэй эмэгтэйчүүдийн манлайлал технологийн салбарт арга хэмжээ Дархан хотод анх удаа зохион байгуулагдаж 6 элтгэгч 500 гаруй оролцогчид технологийн чиг хандлага, карьерийн боломж, орлогын их үүсвэр, боловсролын хүртээмжийн талаар өөрсдийн дуршлаг мэдлэгээ хуваалцлаа. Арга хэмжээний үед орон нутгийн төлөөлөл Women in Tech Mongolia 2025-ын шилдэг стартап шагнал хүртсэн нь эмэгтэйчүүдийн технологийн салбарт манлайлах, чадвах, урам зоригийг нэмэгдүүллээ. Дархан аймгийн эмэгтэйчүүдийн холбоо нийгэм дүүжлэх төрийн бас байгууллага нь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай 3 жилийн хамтын ажиллагааны гэрээг байгуулж эхний төсөл болох гэр хороололд амьдарч буй ээжүүдийн захим аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Дархан аймгийн 4 сумаас олон нийтийн захим мэдээллийн ажилтнаар бэлтгэгдсэн 15 сургагч багш 40 гаруй сургалтаар 1600 гаруй хүүхэд эмэгтэйчүүдэд захим аюулгүй байдлын мэдлэгийг түгээн ажиллалаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хамтын ажиллагааны 2 дахь төслийн хүрээнд нарны эрчим хүчний систем суйрлууллаа. Ингэснээр цахилгааны төлбөрийг 30% хүртэл бууруулах боломжтой боллоо. Би амьдралаа бүтээгч өдөрлөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдын зөвлөл санаачлан зохион байгуулсан Би амьдралаа бүтээгч өдөрлөгт аймгийн 4 сумаас 60 гаруй ээж хамрагдаж сэтгэл санааны дэмжлэг авч дуршлаг солилцсон өөрийгөө хайрлаж амрах боломж олсноор тэдний сэтгэл зүйн эрүүл мэнд, амьдралын чанарыг дэмжсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Малчин эмэгтэйчүүдийн манлайлал зөвлөгөөн. 5 дахь жилдээ зохион байгуулагдсан малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд Дархан аймгийн 4 сумын малчин эмэгтэйчүүд болон Хөвсгөл, Булган, Сэлэнг, Төв аймгийн 20 төлөөлөл нийт 100 гаруй малчин эмэгтэй оролцож сүү цагаан эдэ боловсруулах туршлагаа хуваалцаж малчин эмэгтэйчүүдийн санаачлах бодлогын өөрчлөлтөнд хүрч өмчлөх эрхийн шинжилгээний эхлэлийг тавьсан чухал алхам боллоо. Өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн ёс заншлыг тайлбарлан таниулах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гишүүн байгууллагуудын залуу ажилчид хамрагдаж залуу үедээ түүх соёл, ёс заншлаа өвлүүлэн уламжлуулж хадгалан хамгаалах үйлсэд хувь нэмрээ орууллаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол эмэгтэйн гоо үзэсгэлэн их хүний халуун сэтгэл өгөөмөр чанарыг харуулсан бүсгүй үзэсгэлэн Дархан аймгийн 9 уран бүтээлчийн 26 шилдэг бүтээлээр эмэгтэйчүүдийн ордны галерейд бит болон виртуал хэлбэрээр дэлгэгдлээ. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төвийн гэрэл зурагчин мөнх цэцгийн усны адал явдал надад ирэх буцах усны үлдээсэн түүх баримтат гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон янзын соёлын бүлгийн өрхүүдийн усны хэрэглээ, өдөр тутмын амьдралын холбоог харуулсан үзэсгэлэн нь тус олон хүртээл болж урлагийн боловсролыг түгээн дэлгэрүүллээ. Бид нийгмийн эрх ашигт тулгуурлан төсөл боловсруулах агуулгын хүрээнд үн цэнийн эрэлт багц сургалтыг зохион байгуулж байгуулгын ололт амжилт туршлагаа эко фарм төсөл хэрэгжүүлдэг Сэлэнг, Сүхбаатар, Төв, Булган, Хөвсгөл, Дорнод аймаг сумдын төрийн бас байгууллагын 40 эмэгтэйд хуваалцсан харилцан суралцаж хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Тэгш оролцоо тэгш хөгжил сургалт уулзалтыг өөрийгөө хайрлах урандор хүрээнд хууль эрх зүй, гендерийн эрхтгш байдал, гэр бүлийн боловсролын мэдлэгийг эрх зүйч эмэгтэйчүүдийн зөвлөлтөд хамтран хонгор, орхон, шарын гол Дархан сумдад 20 удаагийн уулзалт сургалтаар 500 гаруй эмэгтэйчүүдтэй хүрч ажиллалаа. Дархан, хонгор, шарын гол, орхон сумдын салбар зөвлөл болон гишүүн байгууллагуудтай хамтран эмэгтэйчүүдийн хувь хүний хөгжил, гендерийн эрхтгш байдал, манлайллыг нэмэгдүүлэх 16 сургалт үйл ажиллагаа зохион байгуулж 800 гаруй хүнд хүрлээ. Түүнчлэн 68 хүүхдэд хас банкны хадгаламж нээлгэж хоримтлалтай иргэн бий болгоход дэмжлэг үзүүлсэн бол жил бүрийн уламжлалт эмэгтэйчүүдийн спорт өдөрлөгт 16 багийн 200 гаруй эмэгтэй тамирчид оролцож эрүүл мэнд, спортын ур чадвар хамтын ажиллагаагаа бэхжүүллээ. Дархны бүсгүйчүүд сургалтын төв. Дархны бүсгүйчүүд сургалтын төв эмэгтэйчүүдийн мэрэгжлийн ур чадварыг хөгжүүлж эдийн засгийн бие даасан байдлыг дэмжих зорилгоор ойдлчин, өсчин мэрэгжлийн сургалтыг 5 удаагийн эсэлтээр зохион байгуулан 50 гаруй эмэгтэйд мэрэгжлийн үнэмлэх олгож өөрөөртөө ажлын байр бий болгох боломжийг бүрдүүллээ. Toastmaster Дархан клуб нь 3 дахь жилдээ тогтмол үйл ажиллагаа явуулж гишүүддээ удирдлагын багт ажиллан манлайллаа хөгжүүлэх боломж олгож байна. 2025 онд шинэ удирдлагын баг ажиллаа хүлээн авч 7 хоног бүрийн 3 өдөр тогтмол уулзалт сургалтаа зохион байгуулж байна. Хүүхдийн хөгжил хамгаалал.
Ерөнхий боловсролын сургуулийн 10-11-р ангийн 20 сурагч Empowering Youth-ийн STEM төсөлд хамрагдаж, кодчлол, захин орчин, веб болон апп хөгжүүлэлтээр технологийн ур чадвараа хөгжүүлв. Тэд лабораторийн орчинд посткарт бүтээж, цаасан дээр мотор ажилуулан хөдөлгөөн үүсгэж, LED гэрэл асаах туршилт хийсэн бөгөөд ski down дээр LED гэрлийг ашиглан өөрсдийн бүтээлүүдийг урлав. Эцэст нь бүтээлээ сэпүүд холбож, компьютерийн кодчлолоор удирдан ажилуулж, HTML, CSS, Python програмчлалын хэлний үндсэн ойлголт, синтакс, хэрэглээг эзэмшин энгийн вебсайт бүтээх чадвартай болов. Мөн физик, хим, биологийн бодит туршилтуудыг хийж, багийн ажиллагааны хүрээнд нийт 5 вебсайт бүтээсэн нь тэдний мэдлэгийг баттгав. Төсөл нь охид хөвгүүдийн тэгш оролцоог хангаж, зөвхөн технологийн мэдлэг олгоо зогсохгүй, багаар ажиллах, бүтээлч сэтгэх чадварыг хөгжүүлснээр STEM салбарт өсвөр үеийнхний идэвхтэй оролцоо, бүтээлч санаачлагыг нэмэгдүүлв. Октийн өдрөлгийг 4 дахь жилдээ би бол охин, би өөрчлөлтийн манлайлагч урайндор зохион байгуулж, ерөнхий боловсролын 10-11-р ангийн 70 гаруй охид хамрагдав. Арга хэмжээний үеэр охид нийгэмд октийн эрхийн талаарх мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлж, өөрчлөлтийн дуу хоолой хэлэлцүүлгээр өөрт тулгамдж буй асуудлуудаа холбогдох байгууллагын төлөөлөлтөө хуваалцсан зөвлөмж авлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд охид өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн хүргэх, нөлөөлөх зорилготой октийн клуб байгууллаа. D-Art уран зургийн сургалт англи, солонгос, япон хэлний сургалтуудыг тогтмол зохион байгуулснаар давтагдсан тоогоор 250 гаруй хүүхдүүд хамрагдан ур чадвар мэдлэгээ нэмэгдүүллээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан D-Art урлагийн 20 гаруй хүүхдийн 250 гаруй шилдэг бүтээлээр 4 дахь удаага хамтарсан үзэсгэлэн дэлгэгдлээ. Good Hope хүүхдийн бичил төслийн уралдааныг 3 дахь жилдээ хэрэгжүүлж, байгаль орчин болон хүүхдийн эрхийн сэдвээр 12 багийн 50 гаруй хүүхэд оролцсон шилдэг 3 төсөл тус бүр 1 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих боломжтой боллоо. Хөвгүүдийн манлайлал төсөл. Хөвгүүдийн манлайлал төсөл нь хөвгүүдийн нийгмийн оролцоо, хувь хүний хөгжлийг дэмжсэн, аймагтаа анх удаа хэрэгжсэн онцлог санаачлаг боллоо. Төсөлд ерөнхий боловсролын сургуулийн 8-9-р ангийн 30 эрэгтэй сурагч хамрагдаж, өөртөө итгэх итгэл, манлайллын ур чадвараа хөгжүүлж, үе тэнгийнхэнтэй эерэг нөлөөлөл үзүүллээ. Дархан аймгийн эмэгтэйчүүдийн холбооны 2025 оны ажлуудад анхаарлаа хандуулсан танд баярлалаа.